Сайн байцгаана уу? Aram Education байна. Тэгэхээр өнөөдөр K-драмагаар дамжуулан солонгос хэл сурмаар байна уу гэсэн асуултын хүрээнд энэхүү видеогоо бэлтгэсэн байгаа. Тэгэхээр хүмүүсүүдийн манд хувьд болохоор яг сонсголоо сайжруулахад яг юу хэрэгтэй байдгийг төдийлөн мэддэг ч гэсэндээ ер нь дадаггүй юм шиг санагдсан. Тэгээ яг энэ сэдвийг барьж авсныг хүрээд яг энэ талдаа ингээд судалгаа хийгээд та нартай хүргэж байгаа шүү. Тэгэхээр бид нэр сонсголоо сайжруулж үгийн баялгаа нэмэхийн тулд хамгийн чухал нь K-драма үзэх байх нэ. За би болохоор та хэдэд энэхүү 3 драмыг санал болгож байна. Тэгэхээр эдгээр 3 дараа маань илүү үгийн хувьд гэсэндээ харилцан яриа сайтай. За тэгээд бусад дараамуудыг бодвол бас гоё уран цэцэн үгтэй. За энэ жишээлбэл Team Class болохоор илүү юм бизнес талын үгнүүдтэй учраас илүү сонирхолтой байх нэ. За хоёрдугаар болохоор ер нь бол хамгийн эхлээд тухайн киног үзээг бол хатмал орчуулгаар нь үзээд утгыг нь ойлгоорой гэж хэлмээр нь. Тэгвэл илүү дараагийн хэл дээр нь үзэхэд илүү ойлгомжтой болно. За гуравдугаар болохоор сонирхолтой хэллэгүүдийг цээжлэх буюу илүү акцент өгж байгаа хүчтэй өгж байгаа тэр үгнүүдийг цээжлэнэ гэсэн үг. Нежоссоо гэдэг ч юм уу те. За дөрөвдүгээрт зогсох ёстой гэсэн үг. Яагаад зогсох ёстой вэ гэхээр зогсоогоо тухайн үгээ ямар үг юм бол энийг яаж дуудаад энэ би дуудалт нь муу байгаад энэ үү гэдэг юм уу те. Тийм байдлаар өөртөө дүн шинжилгээ хийгээд дахиад сонсох ёстой гэсэн үг. Жишээ нь саран хэё гингүүд нөгөө хүн маань айгүй тийм гоё солонгос хүмүүс гоё хэлээд байдаг. Би арай үгүй хэлээд байвал тэрийг хянах ёстой гэсэн үг. За тэгээд энэхүү бичлэгээрээ та нартай K-драмагаар дамжуулан солонгос хэл сурах боломжтой юу гэсэн асуултын хүрээнд бэлтгэлээ. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Бай бай.